За гişүүдээ шимэнд хүргье. Юун төрөнд гişүүдийнхэн уур зөөцөл игдэг санаа зовнуулсан игдэг үргэсэндээ чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна. Хоёрдугаарт Монгол Улсын их хурлын гишүүд монгол хэлээр зөв бичээд зөв уншаад зөв сонсоод сурчих хэрэгтэй. Би маш тодорхой хэлсэн шүү дээ. Сурах шүү гэж анхааруулж байгаа. Монголд чинь хүн сургаар юм сонсоод тэрэндээ итгээд тэрийг бусдад ярих ирэх байгаа үстэй. Ер нь бол би хэлчихье. Энэ сураг биш байлаа гэж бодъё. Чихэн дээр зүгээр салхилсан хий хоосон салхи байсан ч би энэ үгэнд итгэнэ. Яагаад тэгэхээр бид нар одоо ялангуяа шинээр сонгогдсон манай залуу гишүүд игдүүцэж байгаа гэж би ойлгож байна. Би өөрөө энэ улс төрийн мэдээлэлд их ойрхон 10 хэдэн жил ажилласан учраас манай гишүүд бас зарим нь мартсан жах, зарим нь зориуд мартж байгаа байх. За би нэрээр нь зүгээр сануулъя. 60 тэрбумын хэрэг гэж бид нэр ярьдаг байсан. Хөгжлийн банкны асуудал. Одоо жидүү. Энэ бүхэн юу болж исэн бэ гэдгийг одоо бүгд мартцсан. Хамгийн сүүлийн жишээ. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 900-950-аар нь тэгш хуваарлаад зээл өгсөн байх тэр үед Монгол улсад нэг ширхэгч мегатөсөл байгаагүй. Өнөөдөр улсын 14 мегатөсөл, хотын 24 мегатөсөл. Хичнээн триллион. Хэдэн 10 триллион. Бидэн 100 триллионы асуудал яригдж байгаа. Би тийм учраас энэ сургандаа итгэж байгаа. Итгэснийг минь уучлаарай гэж хэлж байгаа. Тийм учраас манай гишүүд бас ингээд нэг юм хэрвээ үнэхээр бичлэг энэ төр үзээд ойлгодгүй болвол одоо жинхэнэ парламент муухай харагдана гэдэг чинь тэрэн дээр л харагдана шүү дээ. Сонссон үгөө ойлгодгүй. Чуулган дээр хэлцэж байгаа асуудлаа ойлгодгүй. Тэ. Одоо намайг нэг парламентыг муухай харагдуулъя гэж ярих гэдэг шиг байна. Парламентын тоогоо мэдхгүй гишүүдийг харахаар л муухай харагдаж байгаа шүү дээ. Парламент ямар үед муухай харагддаг, хурал дээр хүн суухгүй байхад муухай харагдаж байгаа. За энэ эмэгтэйчүүдтэй одоо хэрэлдээд байлтаж байна шүү дээ. Төвөгтэй ч юм уу. Ер нь бол үгүй сонссон үгээ ойлгож ярьцгаа. За би үгээ болчдгийн билүү энэ ч одоо ямар хэцүү. За энэ хэсэг бол ийм байгаа шүү. Би та бүхнээс уучлалгүйсэн зарчмын шаардлага тавьсан монголоор сонсож сур монгол хүн бол Монгол Улсын их хурлын гишүүд их хэлээрээ ойлголцдог байх хэрэгтэй гэдэг шаардлагыг та бүхэн тавьж байна. За ингээд за энэ одоо монгол хэлээр ярьсангүй гэж уурлагч одоо би ерөөсөө энэ хэсэг ойлгохгүй байна. За би одоо асуултаа асууя. Та нар битгий ингээд нэг юм би сураг сонсоод за болив би дараа нь үг хэлье шиг асуултаа болив. Энд чи ерөөсөө ганц наараа биш бүгдээрээ ингэ ашиглацдаг юм байна шүү дээ. За болив би яг ийм хэрүүлд ерөөсөө дурггүй. За боллоо.